Тэгэхээр улс төрийн намын шинжилэл өөрчлөлтийг бол зайлшгүй хийх ёстой. Энэ хуулиар энэ бодлогоор. Энэ хуулийн нэг талд нь сонгуул бий, нөгөө талд нь төр бий. За түүний дунд төрийн эрхийг барих улс төрийн нам, ард түмний хувь заяа гэсэн. Улс орны аюулгүй байдал, тусгаар тогтнол, үнэт зүйл гэсэн олон зүйлийн зангилаа болсон энэ маш чухал хууль орж ирж байгаа. Тэр энэ хуулийн зорилго бол ерөөсөө улс төрийн намын үйл ажиллагаа ил тод нээлттэй болгох. Үжил баримтлал үнэт зүйлүүд нь өнөөдөр хэн нь яг ямар үжил баримтлалтай, ямар үнэт зүйлтэй, ямар тооцоо судалгаатай тэр дундаа эдийн засаг шинжлэх ухааны тооцоо судалгаагаараа энэ улсын хувь заяаг цааш нь авч явах юм бэ гэдгийг иргэдэд ойлгомжтой тодорхой мэдээлэх, мэдрүүлэх, сонголтоо хийх эрхийг бүрэн хангах боломж нөхцөл хомссон байна. Өөрөөр хэлбэл институцийн бус тогтолцоогоор ихэнх намууд явж байгаа. Нэг хүний бүртгэлтэй нэг хэсэг нөхдүүдийн сэтгэлийн хөөрлөөр тавьсан тоо баримт мөрийн хөтөлбөртөө эргээд хэрэгжих боломж байхгүй, эдийн засаг нийгмийн үр дагавар нь тодорхойгүй, иргэдийг хэтэрхий их сэтгэл хөдлөл, амьдрал ах уу, аж амьдралаар нь саналын авах маягаар ингэж хувь заяагаар нь тоглодог иймэрхүү хандлага давмгаалж явж ирсэн. Тэгэхээр энэ хууль бол энэ буруу хандлагыг засах ёстой юм хууль. Ийм тогтолцооны өөрчлөлтүүдийн нэг хэсэг нь. Гэхдээ яг түрүүн хэлсэн энэ улс төрийн тогтолцооны хувьд, засаг захиргаа, засаглалын хувьд, хөгжил дэвшлийн хувьд бүр цаашлах юм бол хоцрогдсон эдийн засгийн бодлогын ийм уламжлалт ойлголтыг халах хэмжээний ийм том өөрчлөлтийн нэг хэсэг байх ёстой. Тийм учраас энэ хуулийн дээр нэлээд том ач холбогдол өгч би хувьдаа анхаарч ажиглаж байр суурь илэрхийлж байгаа нэг. Бид сонгуулийн тухай хуулиа өргөн барьсан. Магадгүй энэ дараа үндсэн хуулийн асуудал яригдах байна. Энэ гур бол төрийг барих тулгын 3 жилөө гэж хэлж байна. Улс төрийн намын төлөвшил гэдэг бол төрийн төлөвшил. Төр төвшин байх, түмэн олон амгалан байх ийм хамгийн чухал суурьуудын нэг. Тэгэхээр цаашлаад тойргийн асуудлууд яригдана. Нэр дэвшилтийн асуудлууд яригдана. Үндсэн хууль тооны асуудал яригдана. За дахиад энэ хууль дотроо эргээд харуул нам байгуулахад хичнээн хүний гар үсгтэй ямар бүтцтэй, ямар идэх санаачлагтай хүмүүсийн нийгмийн нэг хэсгээс нам гэдэг энэ бүтээгдэхүүн энэ байгууллага бүрдэх юм бэ гэдгийг бид бас маш сайн тооцох ёстой. Тийм учраас дөрөв тогтох сүрэн даргыг асуусан тэр тоон дээр би бас анхаарлаа хандуулдаг. Хэрвээ 20 жил оршин тогтноод 20 удаа сонгуульд оролцоод нэгч суудал авч чадахгүй альж төвшөнд байгаа намууд яаж цааш нь оршин тогтнох уу, байхгүй юу, идэхгүй гэдгээр ямар шалгуураар үйл ажиллагааны зохицуулагдах юм бэ гэдгийг хэдүүлээ бас нэг тодруулж асууя гэж утсан юм та бүхнээс. Нэгч гишүүнгүй мөртлөө нэгч судалгүй намууд байгаа л шүү дээ нэг үний. Тэгээ сонгуул болохоор гарч ирээд хүн нийгмийг өмүүлдэг. Амарсан гишүүнтэй ер нь их санал нэгдэж байгаа. Ер нь энэ улс төрийн намуудыг бид нэр хариуцлагатай улс төрийн намуудаас гарч байгаа бодлого үйл ажиллагаа нь улсынхаа бодлого үйл ажиллагаатаа нэгддэг. Эргээд улс төрийн намууд ч өөрөө энэ соён гэгэрүүлэх, төрийг байгуулах үйл ажиллагаанд оролцож байгаа институт гэдэг талаас нь харж улс төрийн намуудыг төлөвшүүлэх асуудал руу нэлээд анхаарал хандуулж, тийм учраас энэ удаагийн хуулинд бол энэ чиглэлийн юмнууд процессын чанартай их олон зүйлүүдийг бас хувьчилж өгсөн. Байгууллаад орхичдаг. Тэгээд тэр байгуулсны дараа тэр нам бол түрүүний хэлээд байгаа энэ хариуцлагагүй хурлаа хийдгүү, улс төрийн нам хэд хэцүү, нэг хүний нэг цүнхний нам шиг ингээ явцдаг байсан. Тийм учраас одоо бол байгууллага тэр хүмүүсийн эвэлдэн нэгдэх үндсэн эрх хэрэгжүүлэг хангахын бол хэвээр нүлдээ. Байгуулсны дараа үйл ажиллагаагаа явуулахад нь хариуцлагажуулах чиглэл рүү шаардлага юуг нь өндөрсгий гэдэг ийм ерөн концепцээр бол ер нь явсан. Тэр агуулгаараа бол байгуулсны дараа улс төрийн намууд бол энэ хуулийн дагуу тайлангаа гаргаж өгдөг, аудит оруулдаг, үйл ажиллагааны тайлан санхүүгийнхаа тайлан гаргаж өгдөг, хурлуудаа хугацаанд нь хийдэг. Энэ хууль заасан шаардлагуудыг хангаад явахад бол өнөөдрийн манай 30 хэдэн намаас маш цөөхөн улс төрийн нам энэ шаардлагыг хангах хууц байгаа юм. Ер нь зүгээр хоёр тул төрөөс санхүүжилт болон цорын дэмжлэг энэ авж байгаа юмнууд бол сонгогчдын дэмжлэг буюу сонгогчдын өгсөн саналтай байлдаж байгаа. Нэгэснэ сонгогчдын 1% санал
авсан улс төрийн намууд бол төр шууд бус санхүүгийн дэмжлэг үзүүлнэ. Тэр нь бол одоо улирал тутамд олон нийтэд хараад телевизийн эфирээр 30 минут өөрийнхөө үзэл бодол хөгжлийн бодлого өгөө сурталчлах нэвтрүүлэг гаргах эрх олгож байгаа. Төрийн өмчт болон төрийн өмчийн юунуудад нэг жилд нэг удаа хурал танкимыг үнэгүй ашиглах эрх олгож байгаа. 2% дэмжлэг авж байгаа улс төрийн хүчинд бол бид нар төсвийн дэмжлэг одоо санхүүгийн төрийн санхүүжилтийн дэмжлэг үзүүлж байгаа. Гэхдээ энэ нь 2% босго давсан гэдээ үзэх юм бол 12, 16, 20 оны улсын хурлын парламентын сонгуулийг аваад үзэх юм бол 4-өөс 5 намал 1%, 2% босго давж байгаа. 2% босгогүй л жил болгоны сүүлийн 4 сонгуулийг аваад үзвэл 4 субъектэлд авсан юм бэл. Бусдууд нь бол энэ одоо шаардлага бол одоо энэ шаардлагад нийцэхгүй байгаа. Тийм учраас ямар нэг дэмжлэг байхгүй. Нөгөө талдаа бид нар өмнө нь өнөөдөр ч гэсэн Монголын төсвөөс энэ одоо улс төрийн намуудад суудлын мөнгө гэж тодорхой хэмжээний санхүүжилт олгож байгаа. Сүүлийн 4 жилээр даваад үзэх юм бол өнөөдрийн бид нар энэ хуулийн дээр тусsanтай хэмжээний одоо санхүүжилтийн төсвөөс бол хөрөнгө мөнгийг улс төрийн намууд бас зарцуулдаг юм байл. Тэр агуулгаар наваад үзвэл төсвийн санхүүжилтийг сонгогчдын санал авахгүй бол түрүүний таны хэлдгээр 801 хүнээр байгуулагч сонгогчдын санал авахгүй 1-2% хүрэхгүй бол тэнд ямар ч дэмжлэг тусалцаа үзүүлэхгүй. Тэр намууд цаашдаа бас юм оршин тогтноход бол хүндрэлтэй болохоор энэ хуулийн залтууд нь орцсон байж байгаа гэдэг бас тодтогч хэлье. 27-гийн 1 дээр Улсын хурлын ээлжид болон ээлжид бус сонгуулийн жигсаалтад бүртгэгдсэн нийт одоо сонгогчдын 1 сарын хөлстэй цалинтай тэнцэх хэмжээний 0.5%-ээс 0.5%-ийг төрөөс санхүүжүүлнэ гэсэн байна. Тэр энийг яг юу гэж ойлгох вэ? Улсын хурлын сонгуулиар суудал авсан намууд санхүүжилт авна. Суудал их хурлд аваагүй нь авахгүй гэж ойлгох вэ? Нэгдүгээрт. Хоёрдугаарт хэрвээ зөвхөн улсын хурлд суудал авсан санхүүжилт авахаар болвол бусад аймаг орон нутагт ирэх барьж байгаа олон улсын намууд ямар хэмжээний санхүүжилт авах вэ? Эсвэл авахгүй гэж ойлгох вэ? Нэг бол их хурлд одоо санал аваагүй болвол тэр намыг идэвхтэй болон идэвхгүй үйл ажиллагаа явуулж байгаа улс төрийн нам гэж тооцохгүй байх вэ? Тэгэхээр энэ хуулинд их тодорхой зааж өгч байгаа. Таны сая хэлсэн нийт сонгогчдын 2-оос дээш хувийн санал авсан парламентын сонгуульд авсан намд төрийн санхүүжилт болохоор болж байгаа. Одоо энэ хуулиар бол улсын хурлын сонгуулиар иргэдийн санал авснаар нь төрийн санхүүжилт олгодог болгож байгаа. Өмнө нь бол одоо явж байгаа хуулиар яаж байгаа гэхээр улс төрийн өнөөдрийн хуулиар бол парламентд суудлын мөнгөөр нь авсан суудлын тоогоор нь хөрөнгө мөнгө хуурилж байгаа. Аймаг орон нутгууд ялгууртаагаар иргэдийн хурлынхаа суудлын тоогоор тодорхой хэмжээний бас дэмжлэг санхүүгийн дэмжлэг үзүүлж байгаа. Тэгэхээр энийг нэгтгэхэд одоо бол бид нар энэ удаагийн хуулиар бол улс төрийн нам бол улсын хэмжээнд үйл ажиллагааг нь улсын хэмжээний бодлого тодорхойлно гэсэн учраас парламентын суудлын авсан тоогоор нь ингэж явж байгаамаа.